코가 너무 예쁘세요. За сайн уу 2 дахь өдрийн мэнд. Сайн уу? Юу вэ? Сонин сайхан 10 жилд нэг удаа ингэжсэн байхгүй юу? Манай англи хэлний багш ингээ Халлоуины өдрөөр хэдүүлээ ангидаа ингээд англи хэл дээр кино үзье, аим шиг кино үзье гэх. Тэгээ мэдээж аим шиг киног бол одоо би л сонгохгүй л өөр хин сонгох үү те тийм үстэй. Тэгээ би нөгөө нэг Винченцо Наталигийн өмнө нь бас бичлэг хийжсэн нөгөө нэг те In the Tall Grass-ыг сонгочихгүй юу? Бүр хэндэн ч таалагдаагүй заяа. Ямар уйдгартай юм бэ гэсэн. Гөлөг. Айгу гой зураг авалт мавалттай яг ингээ продакшн талаасаа бол айгу сайн ер нь нэг юм арт хаус кино л да. Гэтэ тэгээ бас нэг юм олуулаа үзмээр тийм уйдахааргүй энтертейнинг аимшиг кино биш л байсан юм шиг байлээ л дээ. Та нарыг ингээ нэг хүнд ингээ энэ киног үзээрэй гэдэг ингээ санал болгонгууд тэр хүнд чи ерөөсөө ингээ таалагдахгүй ангууд бүр нэг юм нэх хөгийн нэг юм амар муухай мэдрэмж авдаггүй ер нь амар муухайсаа. Тэгээ ягаад ийм яриад энэ гэхээр миний өнөөдрийн ревю хийж байгаа Ghost Train гэдэг 2024 оны Солонгос кино бол хэрвээ тухайн үед гарч марцсан байсан бол би яг дэстэ шууд ангийнхандаа үзүүлэх байсан гэнэ байхгүй юу? Яг л ер нь нэг юм найзуудаараа нэгнийдээ хонжохдоо ч юм уу, олуулаа horror movie night хийхдээ ч юм уу, эсвэл за бас болзон дээрээ ч юм уу үзэхэд тохиромжтой нэг тийм уйдгартай санагдахааргүй хурдан өрнөлттэй аимшиг кино байгаа. Яг одоо нөгөө нэг те entertaining те ерөөсөө тэгэж шашны зан үйл мүлтэй холбогддоггүй яг л яста нөгөө нэг urban legend буюу ам дамжсан яриа маягийн энгийн ирнэ айгу эвгүй концептуудаас бүрдэх тийм одоо тийм төрлийн кино байгаад байгаа байхгүй юу. Тэгээ яг юун сайн байв, юун сул байв сайхан ревю хэсгээрээ дэлгэрэнгүй яриад оноогоо өгдгөрөө өгнө. Тэгээ бүдүүнийг мань бүжиглэх ажилдаа байлгаж цалинжуулж өгж байгаа өнөөдрийнхөө хамтран ажиллагч Хаан Чипстэй баярлаа. Хаан Чипс авч идэл зүгээр бүр те 1 сая төгрөгтэй болох боломжтой байгаад байгаа шүү дээ мэдж байгаа зү те. Хаанаас ч хамаагүй Хаан Чипс аваад дотроос нь 1000, 5000, 10000, 20000, 100000 за бүр 1 сая төгрөг гарч ирэх боломжтой. За бас дээрэс нь hoverboard, skateboard, airpod энтрийн шагнал бас байгаа. Тэгээд нийтдээ 10,000 азтан тодорхой юм байна лээ. Тэгэхээр манайхан те энэ шагналууд нь бараг дууссан байж магадгүй энэ төр гэж бити бодоорой. Тэгээд Хаан Чипстэй угаасаа нэлээд хэдэн дугаар хамтрахаар байгаа. Тэгэхээр дугаар болгон дээрээ 5 чипс задлаа гэж бодсон. Тэгээд өнөөдрийнхөө 5 чипсыг бол авцсан. Яг зүгээр гараад гэрийнхээ хажуудлын дэлгүүрээс энийг авсан байгаа заяа. Худлаа юм та нарт бас рекламдаж болохгүй шүү дээ. Тэгээд бас те яг ингээд чипс болгоноос задлаад бараг дотроос нь юм гараад ирчих юм шиг хэлж бас болохгүй мэдээж байхад нь байгаа байхгүй нь байхгүй шүү дээ тий. Би арай их юмэрэд энэ нариулагчаа зүгээр үү? Хаа нариулагч байгаа юм бэ? Эхнийх мөнгө бол алга байх шиг байна. За хоёр дахь нь. За бас байхгүй. За гурав дахьт нь алга. За дөрөв дахь нь. За бас алга. За одоо тав дахь нь. За байхгүй. Дараагийн дугаар дээр Хаан Чипстэй хамтрах дугаар дээрээ бас 5 чипс задлан заяа. Тэгээ би бол азгүй байлаа. Тэгээд манайхан дундаас тэр сая 4-ний эзэн нь тодроосоо гэж би бодож байна. Тэгэхээр манайхан те яг одоо задлаад хож. Та Хаан Чипсээ задлаад 1000, 5000, 100000, 20000, 100000, 1 сая төгрөг хүлэх мөнгөн шагналыг хожоорой. Мөнгөн шагналаас гадна hoverboard, skateboard, airpods зэрэг супер бэлгүүдч таныг хүлээж байна. Хаан Чипсээ задлаад хож. За бүжиглээрэй минийхөө. Зүгэрш байлаа энэ зүт бэтэн бэчний тэр дур булам төрх харсан чинь мас орн галзуурхад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зураг чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань метроны буудлын дээр бичлэг хийж явж ийсэн. Тэр буудлынх нь station master буюу одоо за бараг манаачл юм да. Тим хүнтэй нь уулзаад янз бүрийн юм шалгааж байгаа Дакюн гэж ютубер охиноор эхэлж байгаа. Нэрийн уудсан мангар сүртэй заяа. Аимшигын хатан хаан Дакюн энэ төр гээл те. Гэтэ хамгийн гол нь манай Дакюны сувг цагтаа бичлэг болгоно нь 100,000 үзэлт давдаг. Дажгүй том сувг байжгаад одоо бол бүр бичлэгнүүд нь 1000 үзэлт ч давдаггүй уналтанд орцсон л байгаа юм байлээ л дээ. Тийм болохоор лаг viral бичлэг хийчих гээд хүмүүсийн дунд сүнстэй гих цуу яриануд яваад байгаа. Метроны буудлын дээр буюу те одоо энэ Guanlim гэдэг буудлын дээр ирсэн нь энэ баггүй. Дакюн шууд манаач ахаас энэ буудлынтай холбоотой цуу ярианудаас надад яриад өгөөч энэ төр гэхэд манаач ах чам шиг хүний үхэл зовлонгоор алдар нэр олох зорилготой өчнөө хүмүүс над дээр ирдэг. Үгүй заа юу гэж сүртэй юм ярьдаг ч гэсэндээ Дакюны гаргаж ирсэн шимийн ярих шиг юм панаалдуулж тийм л да. Манаач ах киноны маань эхний ам дамжсан яриаг ярьж өгнө. Ханриан гэдэг нэг залуу ямар хэцүү нэртэй өгөрвэ зүгээр хатнаа гэдээ дуулаа шүү заяа. Метронд явж байгаад нэг юм метроны хаалгыг нүрээрээ мөргөх маягтай зогсож байгаа жоохон согтууч гэж харагдаж болохоор залуухан эмэгтэйг олж харж байгаа байхгүй хатнаа. Гэтэ тэгээд өөрөө угаасаа айгу нойр муутай явж исэн болохоор нэх юм бодлогүйгээр бууж дэлгүүр орж тамхи авчихад буцаад метронд
метроо суугаад явж илаа. Цаг жоохон оройч болцгож метро нь хамаагүй хүн багтаа болсон байгаас гадна хамгийн гол нь нөгөө хаалга мөрөгдөг охин яг нөгөө газараа зогссон хэвээрэл ичээдэг. Уг нь бол цүнхнээсээ нэг юм лабо бүшиг юм хумзөөдсөн цэвэрхүү уцтай орон гэргүй хүн бол яагаад ч биш гэмээр охин байгаа байхгүй юу. Тэгээ хатнаа яг юу гэж ойлгохоо мэдэхгүй энийг дэ эргүү хүн чи яагаад сандал багт чин суухгүй хаалга мөргөө зогсоод байгаа юм бол гэж бодож байхдаа зэрэгцээд нөгөөх нь хаалга бүр амар хүчтэй мөргөө тэглэлгүй яах вэ? Ингэж хаалга дамжсныхаа дараа манай үний ээж нь залгаж ийлээ. Хатнаа уг нь бол оюутан юм бэлээ л дээ. Тэгээ ээжтэй хичээлдээ явж байгаа гэж худлаа хэлэнгүүтээ бүр сар хичээлээ таслаад ингээд тэнээ яваад байгаа болж таарж байгаа юм. Кино маань ерөөсөө энэ хатнагийн дүрийг яг яагаад ингээд нойргүй чойроод ингээд метронд яваад байгаа тухай дүрийн back story энэ төр хангалттай ерөөсөө өгдөггүй юм тэглэж угаасаа удахгүй өглөө дээ гэж настай ээж нэг бичлэгний линк явуулсан байх бөгөөд Гуанлин метроны буудлын дээр залуухан эмэгтэй амиа орлжээ гэдэг байна лээ. Харин тийм зүүд байсан бил. Яадаг ч л байсан энэ хогийн метроноос бууя гэж шууд таарсан буудлын дээр буудсан чинь лайволж яг нөгөө охины амиа оруулсан Гуанлин буудлын дээр буудсан байлгүй яхав. Тэнд нь бүр ингээ нөгөө те унж өгсөн эсгийнхэн шилийг нь нөхөж шиллэж амжаагүй шар туу зэнтэрүүлэгдсэн байгаа те таардгийг. Гэхдээ энэ аимшиг киноны дөрүүд яагаад ингэ сүнс угаад ах чинь тэнийг юм шиг ингээд өөр тийш хараад нуруугаа сүнс рүү харуулад идэм бол би хэлсэн бол би ингээд сүнстэй таарсан бол ерөөс ингэж нуруугаа харуулахгүй бүр өстө таг харцаа тэр ингээд сүнс рүү гүлийгөөд ингээд сүнс рүү хараад тэгээ ингээд нуруугаа ингээд хан манд ингээд аюулгүй газар руу тулгана штэ дурака мала сүнс байгаа даа штэ. За тийм ингээ ямар ч байсан энэ бол манай чахан ярьж өгж байгаа ихний түүх. Тэгэхдээ яг метрон дотор ийм ингээд юм болсныг яаж манай чах наривжилж мэдж байгаа юм бол бөөмэд докюментчсан асууж байгаа байхгүй. Та зүгээр наа залууга тэр охины амиа оруулсан эсгээр унж өгч байгааг л хяналтын камераас харсан юм биш үү? Метрон дотор охины сүнс энтертэй таарж ийн гэж зүүдэлсэн энтер тухайн яаж мэдж байгаа юм? Жохон шаалт яваад байна уу үгүй юу энтер гэдээ асууж байгаа. Гэтэл тэгээд үзэлт авчиж чадахгүй сонирхолтой юм байсан болохоор өнөө удлаан докюмент бас нэг тийм хамаагүй л байгаа юм л да. Докюмент маань нэг юм Univ гэдэг агентлаг маягийн юмд харьяалагдаж YouTube хийдэг юм байна лээ. Хамгийн гол нь үжийн гээд захирал залууга крашилдаг, ядчил тентгийнх нь номер 1 инфлюенсер загвар болон мейкап төрлөөр бичлэг хийдэг Лина гэдэг нэг үнэн яаж исэн ютубер охин байнгын л докюмент руу үг шидэд дорд үзээд тэгснээ бас үжинтэй сэтгнэд байдаг болж таарж байгаа. Докюна чи өөр нь ямар ч үзэлт авдаггүй юм бэ жиж яагаад өдөржин ажиллаад байдгийг өөр юм олж хийгээч үжийн захирал сайхан сэтгэлтэй тулдаал чамайг хөөхгүй байгаа шүү гэж мэгэл те. Маргааш нь манай чахад докюны хэлж байгаагаар бол те үзэгчдийн тренд тэр чигтээ гоо сайхны контентууд руу хазаагаад аимшигын жанрын ютуберүүд ихэнхэн сүрцэн л юм байлээ л те. Манай чах хүртэлчээ тэгээ яг яагаад шантрахгүй байгаа юм гэж асуухад учир нь би чинь аимшигын хатан хаан докюм шүү дээ гэд хизээж шантрахгүй гэдгээ илэрхийлж идэг. Тэр нь ч манай чахад одоо хөөхөн ч гэх юм уу хүндлэмээр ч гэх юм уу санагдсан юм шиг байгаа. Дахиж түүх ярьж өгөхгүй гэ гүрийгэдсэн баггүй түрүүнээс хойш тэгээд тэрийгэ болоод киноны маань 2 дахь түүхийг ярьж эхэлнэ. Мижүү гээд нэг 10 жилийн охин метрон дотор хамрны мис засалтай холбоотой нэг сурталчилгаа олж харснаа. Өөрийнхөө хамрыг тэмтэрч мэмтрээд явж исэн чинь яг урд талын суудал дээр нь нэг юм толгоогоо боолгуулсан айгүй эвгүй царайтай эмэгтэй мижүү рүү бүр нүдэж анивчихгүй таг гөлрөө суугаад идэг байхгүй юу. Гэтэ яг хуу ашгүй удахгүй буух буудал нь болоод буунгуудаа дараачийнхаа метронд суух гээд одоо дамжих гээд тэ өнөө хөгийн Гуанлин буудал дээр зогсчихлаа. Тэгсэн чинь нөгөө эвгүй царайтай хүүхэн чинь дагаад буугаад ирсэн юм шиг байлээ. Хажууд нь зогсцсон. Чиний хамар ёстой хөөх юм аа гэж эдэг. Мижүүд эвгүй санагдсан ч гэсэндээ за баярлаа гэд хэлсэн чинь нөгөө эмэгтэй чинь яг анх хэлсэн темперээ дахиад хамар чи ёстой хөөх юм аа гэлтэй.
Нойлд орчоод шууд цагдаа руу залгаад би Гуанлин метроны буудлын 0-д байна. Нэг галзуу намайг хөөгөөд байна. За та байгаа газараа сайн нуугдж байгаарай. Яг одоо тусламж явуулъя. Гуанлин метроны буудлын эмэгтэй 0 шүү дээ, тэ. Таныг хөөгөөд байгаа эмэгтэйг дүрслээд өгч чадах уу? Нүрээ битүү боочгсон. Эмнэлгийн удастай хүн байсан. Би эмэгтэй хүн хөөгөөд ийн гэж танд хэлээгүй үсттэй. Хамарчин ёстой хөөрхөн юм аа. За ижгаар газ зогсоогоо нэг юм хэлэтгэе. Энэ жилийн супер концертоор одоо те Монголд J Park ирэх гэж байгааг ерөнхийдөө манайхан бөөнөрөө мэдж байгаа байлгүй дээ. Мэдээж тэгээ headliner артист нь J Park ч гэсэндээ Jesse-гээс авахуулаад өөр зөндөө дэлхийн хэмжээний артистууд ирж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж энэ бол ёстой те дэлгэцээр л харж чихвчээр л сонсч исэн амьд домгуудаа хажуунаас нь үзэх дахин давтагдчихгүй онцгой боломж байгаа юм те. Зохион байгуулагч Evandis Entertainment-ийн хувьд болвол те өмнө нь Taeyang-ийн тоглолтыг Монгол зохион байгуулж за бас бүр Рэй нахыг авчирч ирсэн шүү дээ, тэ. Evandis бол бас яг тэ зүгээр нэг зөвхөн ивент зохион байгуулдаг газар биш байгаадаа Монголд олон улсын төвшний шууд тоглолтын калчрыг бий болгох, Монгол улсыг Азийн томоохон тур destination буюу одоо аялал жуулчлалын том төв цэг болгохоос гадна Монгол залуучуудаа дэлхийн хөгжмийг холбож өгөх энтер гээд маш олон том зорилгоодыг одоо тээцэн ирээдүйд айгүй том зүйлсийг харсан байгаа шинэ үеийн entertainment брэнд байгаадаа шүү дээ. Тэгээ энэ жилийн супер концерт бол ерөөсөө ганцхан жанрын хөгжим биш. Эсвэргээрээ J Park-ийн R&B, Jesse-гийн галзуу rap, hip hop тэгээд BB Girls-ийн зуны эрч хүч энтергээд төрөл бүрийн мэдрэмжийг өгч чадах уус шоу байгаа. Одоо тэгээ ерөөсөө 4 хоногийн дараа 6 сарын 20-нд болох гэж байна. Тэгээд тасалбараа Shopee цэгийн авах боломжтой. Яг тасалбараа авах линкийг би description дээр үлдээсэн байгаа. За тэгээ бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авахыг хүсэж байгаа юм бол Evandis-ийн Facebook page-аар ороод янз бүрийн мэдээллүүд аваарай заяа. 6 сарын 20-нд төв зэнгэлт хүрээлэнд уулзъя да. За тэгээ ингээд Document 2 дахь төвхөө сонссныхоо араас шүн дундын үеэр Гуанлин буудлын дээр өөрийн биеэр YouTube бичлэг хийгээд хамгийн гол нь манай чахын ярьсан түүхийг бас бичлэгэндээ оруулсан байдаг. Тэгээд тэрийг нөгөө нэг захирал Вүжин үзчихэд ёстой аятайхан бичлэг болжээ. Шууд пост гэж ядгаас гадна бичлэгэн дээрээс нэг сони юм болоод харчдаг. Метроны буудлынх нь нэг юм ундааны машин дотор хүн зогсож байгаа юм шиг нэг юм сонин дүрслэл байгаа байхгүй юу? Document маргааш нь шууд л энийг манай чах дээр барьж очоод энэ яг юу юм бэ гэд асуух нь ойлгомжтой. Улмаар манай чах 3 дахь ам дамжсан яриагаа эхлүүлж байгаа. Гуанлин буудлын энд эндүр амьдардаг нэг юм орон гэргүү ах хүү байж л тэ мөнхөөг нэрлэж заяа. Мөнхөө ах маань нэг өдөр ундааны машины доороос хідэн зоос олоод татаж гаргах үеэрээ энгийн зооснуудтай хамт нэг юм юуних гэдгэн сайн мэддэхгүй уувуулаа өнгөтэй зоос олдог байхгүй юу. Тэ чаваас 0 орчоо байжсэн чинь өөр нэг орон гэргүү нөхөр таарснаа шууд дээрлэхэд хамаг мөнгийг нь дээрэмдснэ. Нөгөө улаан зоосыг нь харин тоохгүй хаяа явцдгийг. Мөнхөө нүрэн дээр нь юу ч хэлж чадахгүй дээрэмдүүлчихэд дараа нь орилж чарлаад бөө юм болж байгаа байхгүй юу. Гэтэ амьдралыг нь оронгоор нэргүүлэх зүйл өөрт нь тохиолдож байгааг мэдээгүй л байгаа юм л да. Буудлын хажууд ийм те өмнө нь ерөөсөө энэ аваар үзэгдэж харагдаж байгаагүй улаан ундааны машин гараад ирсэн байдгаас гадна хамгийн гол нь эндээс ундаа авахын тулд нөгөө улаан зоосоор тооцоогоо төлөх ёстой юм байна лээ. Ёндоо гэлээстэй те шууд ундаа аваа задлаад уух гэсэн чинь чаваас дотор нь юу ч байдгүй юм л та хоосон лааз байсан болж таарж байгаа ч гэсэн түрүүнээс хойш буудлын нөгөө талд бөөлжөө зогсоод байсан нэг хослолтой нөхрийн хувцс нь газар угаа ирнэ би энэ байхгүй болцсон байдаг. Яваад очиход бүр нээрэнгээс л би энэ байхгүй яг ингээ хослол нь байж байгаас гадна хажууд нь нөгөө нэг улаан зоосноос 2 ширхэг гараад ирсэн байгаа юм. Мөнхөө ундаага онгойлохдоо яг энэ хослолтой өн рүү харуулж байгаад онгойлгоцсон байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ ундаа нь ингээд энэ хүнийг ингээд ор мөргөө арчиж хаях хүчтэй ундаа болж таарж байгаа юм шиг байгаа. Хосол дотор нь байсан төрөвчнээс нь 5,000 вон олцоход за бүр өөрийнхөө хувцсыг солиод өмсчлөө. Хамгийн гол нь тэр улаан ундааны машин нь өдрийн цагаар ерөөсөө тэндэ байдаггүй яг шүн болохоор л гараад ирчтэй юм шиг байлээ. Ингээ нэг харсан чинь шал өөр ундааны машин байжснаа дараа нь харсан чинь яг нөгөө улаан ундаа гараад ирсэн байдаг байхгүй юу. Тэгээ энэ удаад ундааны үнэн нэг зоос биш 2 зоос болсон байх бөгөөд яг авчгаад байжсэн чинь өстхөн үлийн даваан дээр гэж нөгөө мө өөрийг нь дээрэмддэг гөлөг гараад ирдэг. 누누고 그래야지.
За тэгэхээр ингэж өөрийгөө бурхан мэтэр мэдрэж саагж жагаад нэг өдөр сов согтуу явж исэн чинь нөгөө нэг ундааны машинаас нэг хүн ундаа авч идгийг мэдээж муу мэдээ штэ. Даанч тэгээд нэлээ муудсан байсан болохоор шууд очиж зогсоод чадалгүй бөөлжих энэ хэн үед л хідүүлээ те тэр ундаа авж байгаа хүний царайг нь тодорхой харж байгаа байхгүй юу? Тий, мөнхөө өөрөө байгаа үстэй те. Тэгэхээр тэр энэ түүхийн эхлэлд бөөлжөө зогсож исэн хослолтой хүн ч гэсэнтэй мөнхөө өөрөө байсан болж таарж байгаа байхгүй юу? Мөнхөө ундаага задлж мөнхөөгөө алснаар мөнхөө өөрөө тэр ундааны машин дотор гацаад тэндээ ямар нэгэн юмд алуулж байгаа юм шиг байгаа. Тэгээд энэ шинэ мөнхөөч гэсэндээ яг саяны алуулсан мөнхөөтэй яг адилхан замаар явж байгаад дараачийн мөнхөөдөө алуулах нь ойлгомжтой. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгтэй ийм лупэнд орцсон ч гэх юм уу, үхлийн тойрогт орцсон. Тийм байгаа байхгүй. За тэгээд энэ түүхэн дуусж байгаа юм. Докюмен Гуанлин метроны буудалтай холбоотой нэлээд хэдэн бичлэг хийгээд үзэлтүүд нь бүр суг өссөн ч гэсэндээ нөгөө краш захиралтай сэтгэнэд идэг Ленагийн сувг 5.9 сая сабскрайбтай, Докюны сувг дөнгөж 670 мянган сабскрайбтайгаас гадна босод үзүүлэлтүүдээрээ ч гэсэн Ленагийн хаанч хүрэхгүй л байгаа юм байна лээ л дээ. Манай чахад хамаг сэтгэлээ уудлаад те тэр муу гөлөг зүгээр ямар ч хичээл зүтгэл шаардаагүй амархан бичлэг хийгээл камерны урд хөөрхнөө гайхуулаад би харин бичлэгнийхээ секунд болгонд нь зүрхээ шингээж хийж байхад яагаад би гүйцэж чадахгүй байгаа энэ төр гэсэн ч маргааш нь агентлагийнх нь бөөнөрөө манай Докюнд торт морт бэлдсэн сюрприз барьснаа 1 сая үзэлт давсанд баяр хүргэе гэж яадаг. Тэгээ нөгөө талд Лена бүр атаархаж ууралж дэлбэрж үгчих гээд амар муухай харцсан зогсож байгаа байхгүй юу. За тэр яг уу Докюн бичлэгнийхээ комментын дундаас нэг Гуанлин буудал дээр сүнстэй таарсан гэх эмэгтэйгийн комментиг олж харснаар нэг цаг товлоод амьдаар уулзахад нөгөөх нь бүр нэлээд параноид эмэгтэй байлээ. Чи бичлэгнүүдэд устгах хэрэгтэй. Тэр хараалтай газар олон хүн танигдах ёсгүй. Асар олон жилийн өмнө Гуанлин сүм гэд буруу урсгалын шашин сурталчилдаг сүм байсныг чи сонсч ирсэн биз дээ. 1973 онд тентхийн 50 гишүүн шашныхаа төлөө өөрсдийнхөө амийг сүм дотроо хорлоод тэгээд цагдаа нар сүмийн үйл ажиллагааг зогсоосон. Тэр метроны буудал яг тэр сүмийн балгасан дээр баригдсан байхгүй юу? Тэгээд л ийм зүйл болоод байгаа. Би чамаас гуй. Чиний бичлэгнүүдээс болоод бүр олон хүн амиа алдах магадлалтай. Зүгээр л бичлэгнүүдэд устгахчих. Гэт амар юм яриад идэг. Докюн өөрөө тэр сүмийн тухай судалж үзэхэд ч гэсэндээ нэрнгээсээ л 50 гишүүн нь сүм дотроо амиа оруулсан гэдэг нь үнэн байхаас гадна сүмийн балгасан дээр метроны буудал баригдсан ч гэсэндээ үнэн л болж таард юм л та. Улмаар Докюн сувгаа тэржигт нь устгах талаар бодож үзсэн ч ширээн дээрх нөгөө ажлынхных нь өгсөн торт тэгээд олж байгаа мөнгө энтер нь бодогдоод устгах чадахгүй нь ойлгомжтой. Яаж ч бүр нөгөө захирал үжинийг Ленатай үнсэлтсэн байж байгааг санаандгүй олоод хараад тэгээ бүр өстө жинхэнэ дэйпэрж байгаа, эм орж байгаа, дарклж байгаа байхгүй юу. Маргааш нь үжийн тэгснээ Докюныг хоёулаа хамтдаа өнөөдөр оройн хоол идэхгүй энтергээд хамгийн гол нь бүр те уг нь өчигдөр оройн хамт хооллоё гэж бодож исэн ч ажил ихтэй завгүй ээж таараад шүнжэнгөө гадуур зураг авалтанд явсан энтергээд худлаа хэлж идэг. Тий айгүй ажилтай байсан шүү дээ те. Амар ажилтай завгүй байсан шүү дээ хэл мэл нь бол те. Докюн оройн хоолны урилгын хариултыг өгөхгүй харж ийснаа чам шиг хачин юмтай хоол идэж явахын оронд тэр цагаа ажилдаа зарцуулмаар байна гэж яадаг галзуу. Оройн манай чах дээр очиход манай чах дахиж ярих түүх байхгүй. Би удахгүй ажилласаа гарах гэж байгаа. Чи хангалттай их үзэгчтэй болцсон биз дээ. Одоо яах гээд байгаа юм гэхэд Докюн болвол те дахиад илүү их үзэгч хэрэгтэй байна гэд бүр шуналдаа идэгдээ дууссан юм байлээ. Манай чах те чамайг харсан чинь чамтай адилхан нэг хүмүүсийн анхаарлаар тэжээгдэж амьдардаг ханж цадхаа мэдэхгүй хүн санаанд орчлоо гэд 4 дахь түүхээ эхлүүлнэ. Энэ нь нөгөө нэг Ленагийн түүхэл юм байлээ л дээ. Нэг өдөр метронд стрим хийж явж хагаад бариулан дээр байсан нэг юм шээс шиг шар өнгөтэй заяа. Гэтэ нэг тийм сонин юм ялцгай зунгаарлцсан юмд гараараа хүрээд яг тэр өдрөө өнөөх чи ер нь ямар ч үзэлт авдаггүй юм байж ягаад ингэж их ажиллаад идэгэн энтер гэдэг үгээ Докюнд хэлсэн байгаа байхгүй юу. Тэрнээс гадна гинэтл хамарнаас нь цус гарснаа нөгөө бариуланд хүрсэн гаран дээр нь юм туурж эхлэж байгаа юм шиг сонин гурван бөөрийнхи юм гарцсан байдгийн. Эмчийн зөвлөсөн тосыг түрхээл яваад байгаа байхгүй юу. Тэгэд нэг өдөр метроноос бууцсан явж байхдаа Докюнтэй таарад дахиад янз бүрийн хорон өгнүүдэд шидсэн байж хахад нь гинэт бүр хамарнаас амар их цус бүр олгоодож гоожоод 0 орсон чинь өнөөх гаран дээр их жижиг юм бүр ингээд бөөн жижигхэн нүх болоод хувирцсан байлгүй яах вэ? Нөгөө гаран дээр их нүхнээс нь бүр ингээд навчургаад эхэлсэн байгаа байхгүй юу? Гэтэ яг үдэ зүгээр зүүдэл байсан байт юм л та. Нөгөө нэг Докюнд ажлынх нь торт өгөхөд атаархад хараа зогсчихсныг нь бас яг Ленагийн өнцгөөс харлаа. Докюн бас зүгээр өнгөрөөчөөгүй юм байлээ л дээ. Зөрүүлээд ингээд те удахгүй чамайг гүйцнэ мө
охчин минь гэж байгаа юм шиг амар зансан арцаар харсан болж таарж байгаа юм. Тэр нь ч Линагийн өөртөө итгэх итгэлийг нь жоохон тухгүйдүүл чадсан юм шиг байлээ. Оройн метронд явж байхдаа өөрийнхөө тусгал руу харснаа. Би бол Солонгосын номер 1 гоо сайхны ютубер. Би бол хатан хаан энийг мартаж болохгүй гэд хэлж явах яг энэ үеэр гар нь яг нөгөө зүүдэнд нь харагдчихсэн шиг амар эвгүй болоод хэлцэн байна лээ. Ячит л бас дахиад хамарнаас нь цус гараад 0 руу гүйж оронгуудаа илүү тухтай харсан чинь тэр нүхнүүд нь зүгээр ч нэг зөвхөн гарн дээр нь гарчхаагүй хүзүүн мүзүүгээр нь үртэл дүүрэн гарцсан байдаг. Тэгээ энэ зураглал бол яалтчгүй бас киноны хамгийн сонирхолтой зураглалуудын нэг л дээ. Тэгээ ерөнхийдөө бол ингэж ойлгож болж байгаа юм. Цэцэг гэдэг юм чинь өөрөө бас те ингээд наран доор л байдаг. Тэгээд нэг юм гоё сайхан тэгээд ингээд хүмүүс ингээд анхаарал хандуулдаг. За бас дээрэс нь энэ тэнд ингээд залдаг хүмүүс ямар гоё юм бэ гэж гайхдаг те. Тийм зүйл учраас тэгээд манай энэ хин Линачин бол бас яг нэг тийм гоё байхыг ингээд хүмүүсийн анхаарлын төвд байхыг хатан хаан байхыг хүсдэг байсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд амьдрал цаанаас нь чи тийм үсэд маа гэд шууд ингээд те ийм тийм цэцэг болгоод шууд урагчж байгаа юм шиг. Одоо юу гэж янз бүрээр ойлгож болно те. Ямар ч энэ түүхийг сонсцоход Дакюн шууд л өнөөх 50 гишүүн намаа оруулсан буруу урсгалын сүмийн тухай манаачахаас асуухад тэр сүмийнх нь манлайлагч, толгойлогч хүн нь одоо хүртэл амьд байдаг гэж манаач хэлхээс гадна хэрвээ чи үнэхээр л алдар нэрийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэж байгаа бол би чамайг түүнтэй уулзуулж өгч чадна гэж хэдэг. Яг энэ үеэр Дакюны агентлаг дээр 2 цагтаа Дакюнтэй уулзах гэд хайгаад идэг байхгүй юу? Үжинтэй яг яасан болоо Дакюн одоогоор алгаа гэд хэлсэн чинь цагдаа нар Дакюны YouTube бичлэг дээрээс тэр одоо манаач ахын царайг харсан байлээ л дээ. Хамгийн гол нь энэ манаач ах хүү ерөөсөө яг тэр Гуанлин метроны буудлын одоо ажиллаж байгаа манаач биш шал өөр хүн байсан гэж цагдаа нар хэлж илээ. Ааха ахгүй угаасаа баахан сони мэдээд идэг жоохон сэвтэй байгаад исэн шүү дээ. Тэгтээ Дакюн бол тэрийг мэдэж амжаагүй байгаа шүү дээ. Чаваас яг манаачин зааж хэлснийхэн дагуу шашны удирдагчтай уулзах гээд шашны удирдагч руу хүргэх галт тэргэнд суухаар хүлээгээ зогсчихэлгүй яах вэ? 안전하게 승차. 승강장 우리 열차 곧 За тэгээ ингэж холбоог авч манаач ахтай ярьснаар манаач ах чи энэ бүх хугацаанд миний ярьсан төвхөдөд л анхаарлаа хандуулад надад анхаарлаа хандуулаагүй гэд одоо баг За уушлаарай. Нэг тийм чи миний царайд л болдог, миний сэтгэлийг анхаардгүй гэд гомдлоод байгаа залуу шиг сонсогдоод гиснээс. Тэгээ ямар ч үсэн өөрийнхөө түүхийг ярьж эхэлж байгаа байхгүй юу? Ахвал цагтаа яг жинхнээсээ энэ Гуанлимд ажилдаг манаач байсан юм байлээ л дээ. Тэгээд нэг өдөр хяналтын камертаа нэг сони юм олж хараад өөрийнхөө хамтрагчиг ч гэх юм уу, туслахыг ч гэх юм уу шалгаад ир гэж явуулсан байгаа юм. Тэр туслах нь бас мэдээж түрүү нөгөө Дакюнтай таарсан мууртай залуу байгаа байхгүй юу? Туслах нь тэгээ шалгахаар явчаад бүр хэл чимээгүй сургаггүй болсноор ах өөрөө араас нь явсан байгаа юм. Тэгээд тэгсэн чинь гинэт нэг юм нэлээд хуучраад муудсан яг түрүү нөгөө нэг Дакюны урд гарч ирсэн галт тэрэг ард нь гарч ирээд дотогш орсныхын дараа жолоочийн бүхээг рүү н орсон чинь ямар ч жолооч байхгүй лээ тийм. Тэгэхээр одоо жолооч хүү сүнстэй галт тэрэг гэх юм уу та. Тэгээ удалгүй бүр жолооч хүн байж амар хурдан яваад тэгээд ахыг тэр бүхээгнээсээ гараа гарсан чинь нөгөө нэг бүр ингээ амар халуун заяа. Бүр ингээ гутлынх нь уул нь хайлж майлаад гэснээ ингээд
цонх монх энд дүүр нэг юм улаан өнгөтэй нэг юм майн мэгзэн маягийн ямар хэл дээр гэдгийг мэддэхгүй юмнууд гарч ирээд тэгснэ сүүлдээ баахан хүмүүс ингээ цонхын гаднаас нь ингээ дөн энтергээ өстө балаа юм болсон байдаг. Тэгээд ингэж бөө юм болсны эцэст арай гэж нэг юм жоохон өгцөл байдал намдсан байж исэн чинь холбоогоор нөгөө туслахын залгаж идэг. Та наана юу хийгээд байгаа юм бэ? Би таныг харж байна. Наанаасаа гараад ир энтергээд те. Манай чах намайг хараад байгаа мó гэснэ. Ийш тийшээ цонхороо гадагшаа хараад нөгөөгөө айж л байгаа юм л та. Тэгээ нэрнгээсээ л нэлээ ойрхон байсан юм байлээ. Цонхны гадаа нүүр нарагдж идэг. Манай чах маань ингэж амиа алдсан болж таарж байгаа байхгүй юу. Тэгээ удалгүй нөгөө Дакюны суудсан байсан гал тэрэг нь тэр чихтэй хаагдаж түгжигдснээ хөдлөөд эхэлдгээс гадна манай чахын сүнс гал тэрэгнийх нь гадаа ирцэн чамд янз бүрийн түүхүүд ярьж өгөөд за бас хамтдаа баахан хов базах зугаатай байсан шүү. Санах байх та баяртай гэд явуулдаг. Тэгээ нэг сони юм гэвэл Дакюныг ингээ хөдлөө явж хахад манай чахын зураглал сүүлдээ Дакюн болоод Дакюн өөртөө ингээд харагдаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь бас яг нөгөө нэг манай чахад дөрөв харагдсан шиг ингээ энд нэм улаан өнгийн майн энтер гарч ирээд амар халуун болж молоод те. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ингээд Дакюн манай чахын халааг аваад энэ Гванлин буудлын шин толгой сүнс болж байгаа гэж ойлгож болох юм шиг байгаа. Тэгээ түрүү нөгөө нэг манай чахын туслахын толгойг барьсан байсан үнийг бол нөгөө нэг шашных нь толгойлогч гэж бас ойлгож болж байгаа юм л да. Гэтэ энийг ойлгоход бас хэцүү. Тэгээд яг нэг юм хангалттай мэдээлэл байхгүй энэ юу ч байж болж байгаа юм. Тэгээ яг энэ киноны маань ерөнхий одоо энэ тэ шашны толгойлогч молгойлогчтой холбоотой юмнууд нь жоохон тодорхойгүй өөрсдөө л ерөнхийдөө бодож олох хэрэгтэй. Гэтэ нэг үний юм гэвэл Вүжийн Дакюныг хаагаад Гванлин дээр ирэхэд Дакюн зөв зүгээр амьд байж байгаа байхгүй юу. Гэтэ бас яг зөв зүгээр амьд бол бас арай биш нэг тийм амар сүнслэг царайтай болцсон. Юу ч дуурахгүй Вүжийн рүү гөлөрж байгаа чөтгөрлөгөөр инээгээд кино маань дуусж байгаа маа. Тэгэхээр одоо тэ нэрнгээсээ л ястайг манай чахын халааг энэ манай Дакюн авчиж байгаа юм шиг байна. За ревю рүү оръё те. За хамгийн түрүүнд яг шууд зураг авал дүнг тавилт тэгээд одоо янз бүрийн дүрийн дизайнууд ерөнхийдөө одоо зураачдын ажлууд за бас тэгээд янз бүрийн яг продакшн талдаа юмнуудыг магтаад эхлэе гэж бодож байна. Зураг авалт нь одоо амар гоё санагдсан байхгүй юу? Мэдээж яг за тийм амар бүр юм онцгой шинэлэг дахин давтагдахгүй шийдэл энэ төр байгаагүй ч гэсэндээ зүгээр л ерөөсөө нэг тийм илүү дутуу юм байхгүй айгүй нэг тийм яг юм гоё киноныхоо атмосферыг амар гоё бүрдүүлсэн. Тэгээд яг нэг юм 2000-ад оны үеийн ихэнх үеийн одоо аимшигнууд кинонууд чинь нэг тийм юу байдэн ш нэг юм яг нэг юм хурц өнгөтэй нэг юм нэг тинттэй одоо юу гинтэй нэг тийм байдэн штэ. Энэ яг нэг тиймэрхүү байгаадсан байхгүй. Нэг жоохон зарим үедээ жоохон цэнхэрэн давмгай, зарим үедээ жоохон ногоон ингээд тинт давмгай энэ төр ч юм уу юу гин. Тэд нар айгу гоё. Би угаас тийм юмд амар дуртай байхгүй. Тэгээ бас нэг баримт байгаа нөгөө нэг метроны буудлын сценүүдээ тай засалтаар шийдэлгүйгээр яг жинхэнэ метроны буудал зургийг авсан юм байлээ. Мэдээж яг Монголд метро байхгүй болохоор манус яг тэр үнэмшилтэй байна уу? Яг жинхэнэ метроны буудалтай байгаа юм шиг тийм адилхан мэдрэмж төрүүлж чадж гэнэ өнтрийг мэдэрч чадахгүй шүү дээ. Гэтэ Солонгос хүмүүсийн хувьд бол метроны буудлын угаасаа өдөр тутамдаа ингээд явж өнгөрдөг амар танил газар нь болохоор танил газар нь амар юмнууд өрнөөд тэгээ хамгийн гол нь ерөөсөө тэгэж тайзмай засалгүй яг жинхэнэ метроны буудал зургийг авцсан байсан болохоор айгүй эффективтэй амжилттай айлгагч байж чадсан юм шиг байлээ. Зураачтай ажлуудаас ивэл мэдээж янз бүрийн сүнсний дизайнуудыг нь ярина шүү дээ. Ямар нэгэн тийм сүртэй том шинэлэг юм байхгүй ч гэсэндээ тэр нүрэ бооцсон эмхтэй шил мөрөгцсөн зогсож идэг эмхтэй гаран дээрх олон нүхнүүд биенээс нь ургацсан байдаг цэцэгнүүд энэ төр гэдэг одоо зөндөөл юмнууд байгаа юм л да. Тэгээд гадаадын хүмүүсийн ревюүүдийг уншиж хахад болвол те энэ сүнс мүнс аимшиг эсүүд нь жоохон уйдгартаагаас гадна ямар ч шинэлэг юм байхгүй өмнө нь өчнөө харцсан концептууд байна гэж хэлж илээ. Уйдгартай байсан гэж байгаа дээр нь бол би санал нийлэхгүй байгаа заяа. Надад бол ерөөсөө уйдгартай байгаагүй эсэргээрээ бүр нилээн түгшүүр үүсгэлд сайтай нэг юм зунгаарлаж удаагаад байгаа юм байхгүй яг тохирсон хугацаанд айлгачгаал дуусж байгаа юм шиг санагдсан. Ер нь бол надад тий яг айлгах зорилготой сценүүд нь бол яг л байгаа онцсон надад бол айгүй зөвүүн байсан юм шиг санагдсан байхгүй. Харин тэр өмнө нь өчнөө олон харцсан концепт нэг одоо юм шин юм биш нэг юм дахин давтагдж байгаа клишэ юмнууд гэдэг дээр нь бол тодорхой хэмжээнд санал нээлж байгаа юм. Гэтэ мэдээж заавал бүх кино нэг тийм шин юм гаргаж ирээл хувьсгал хийгээд байгаа албагүй л дээ тий. Зүгээр өөр юмнуудаас санаа аваад нийлүүллээ гэхэд эцсийн бүтээгдэхүүн нь сайн байхад хангалттай гэж би бол бодож байгаа. Угаасаа
яалчгүй шинэлэг юмнууд биш. Гэтэ надад бол айгуу дажгүй санагдсан. Яг тусдаа айгуу яг ажиллаа сайн хийж чадж байгаа. Үнэхээр аимшиг байж чадж байгаа санагдсан байхгүй. За окей. Тэгээд яг надад хамгийн асуудалтай санагдсан юм гэвэл яалчгүй зохиол нь юм шиг санагдсан. Яг одоо юу гэх юм ерөөхдөө тодорхой хэмжээнд антологи кино байгаа шүү дээ. Тэгээ антологи киноны гол зүйл бол мэдээж бусад өөр түүхүүд нь шал өөрөөр харагдаж байгаа ч гэсэндээ ямар нэг тодорхой утга санааг илэрхийлж байгаа. Эсвэл ямар нэгэн зүйлийг өөрөөр өнцгөөс нь одоо ингээ мэрж байгаа байдаг байхад Ghost Train-ы одоо яг ингээд энэ түүхүүдийн нэгтгэж байгаа ганц юм нь мэдээж яг энэ галт тэрэгний буудлын тэрнээс бусдаар бол яг хоорондоо ямар нэгэн утга агуулж байгаа бас яг арай биш. Тэгээ хамгийн гол нь киноноос энэ түүхүүдийн айл нэг нь хасчих юм бол нэг тийм нөлөө байхааргүй. Киноныхоо яг нэг үндсэн том зохиолд нэг тийм амар чухал ач холбогдолгүйгээр зүгээр л тусдаа айлгах зорилготой л оршиж байгаа түүхүүд байгаа байхгүй юу? Яг ингээд тусдаа бол айгүй сайн юм богино хэмжээний аим шиг кино, шорт фильм байж болохоор хэрнээ яг кинондоо нэг тийм сүртэй үүрэгтэй биш, даацтай биш. Одоо жишээ нь тэр нүрэ бооцсон юмхтэй дахиж хизээж гарахгүй энэ киноны зохиолд нэг тийм сүртэй хамаа байхгүй. Та нарт нэг кино санал болгоё заяа. Ghost Mansion гэдэг 2021 оны бас солонгос кино байгаа. Тэгээд яг энэ Ghost Train-ы зохиолыг зохиолч бичсэн энэ Ghost Train-тэй бүр амар адилхан зохиолтой кино. Яг нэг юм жоохон зовж байгаа нэг сайн ажил нь явахгүй байгаа webtoon артист нэг юм жоохон эвгүй байран дээр очиод манаач ахаас нь тэр байрны тухай янз бүрийн юмнуудыг сонсож байгаа бас антологи кино байхгүй юу. Энэ кинон дээрх энэ бусад одоо тусдаа түүхүүд нь ямар нэгэн байдлаар зохиолоо урагшлуулж идэг тэр байрныхаа тухай илүү гүнзгий мэдээллүүдийг өгж идэг арай жоохон одоо аль нэг нь хаслаа гэхэд юм өөрчлөгдөж болох уус нэг юм киноныхоо ерөнхий зохиолд айгу даацтай юмнууд байдаг байхгүй юу. Ghost Train бол ерөөсөө тийм биш байгаа. Тэгээ угаасаа Ghost Train бас яг юм traditional зүгээр нэг түүхэн дуусаад дараагийнх нь гараад голдоо юмгүй явждаг тийм антологи кино биш. Дакюн гэж гол дүрийн нэг үргэлжилсэн түүхэн дээр давхралдаж голоор нь орж ирж байгаа түүхүүдтэй арай өөр төрлийн антологи маягийн кино гэхээр бүрэл ёстой үндсэн сторилайнтайгаа холбогдож нөлөөтэй байх ёстой байгаа байхгүй юу. Тийм байхад эсэргээрээ бүр яг ингээд тусдаа мангар рандом сүнсний түүхүүд тэгээ дахиж энэ сүнснүүд нь хизээж харагдахгүй зохиолд юу ч хийхгүй хэнд чамаагүй. Киноны ямар нэгэн сценийг тусдаа сайн сцен ч гэсэндээ том цар хүрээндээ муу сцен гэдгийг яаж мэдэх вэ гэхээр их амархан шүү дээ, тэ. Энэ сценийг зүгээр киноноос нь катла ичвэл киноны үндсэн үйл явдалд ямар нэгэн ойлгомжгүй зүйл үүсэх үү, ямар нэгэн өөрчлөлт орох уу гэдээ асуухад л болно шүү дээ. Ghost Train-ийн аимшиг түүхүүд нь бүгдээрээ тусдаа дажгүй сайн хийцтэй сайн сценүүд ч гэсэн киноноос хаслаа гэхэд юу ч өөрчлөгдөхөөргүй л тусдаа нэг юм сценүүд байгаа байхгүй юу. Гэтэ яг хөө мэдээж дахиад хэлчихээ тэ энэ сценүүд нь яг тусдаа бол надад амар таалагдсан. Ялангуяа тэ тэр хамарч нь хөөх юм аа гэдэг сцен бол тэ миний ойрын үед үзсэн хамгийн эвгүй төгшүүртэй аимшиг киноны сценүүдийн нэг бол мөнөөс өмнө байсан. За тэгээ бас нэг сул санагдсан юм байгаа нь надад ерөөсөө энэ Дакюны дүр тэгээд тэр багаар эвдэрсээр байгаад эхэндээ цайвар хувцсан өмсдөг шил зүүдэг зөөлөн ааштай тэнэгдүүч юм шиг охин байжгаад сүүлдээ шуналдаа идэгдээд хар хувцсан өмсдөг болоод шил мэл зүүхэ болчихж байгаа ерөнхийдөө ийм эвдэрлийн түүх гэх юм уу да тий. Энэ нь яг гоё хангалттай сайн хийгдэггүй юм шиг санагдсан байхгүй юу. Энэ бол тэ ерөөсөө бас тийм ийм шин юм бол биш шүү дээ тий. Аятайхан сайн талын маягийн тийм дүр эвдэрсээр байгаад жоохон чөтгөрлөг болж хувирж байгаа түүхүүдийг бол бүр үстэй толгоноос л их харж байсан тий. Тэгэд Дакюны түүх бол яалтчгүй жоохон дутуу нэг сайн хийгдэггүй санагдсан. Хамгийн түрүүнд яг юунаас болоод яагаад ингэж их шунаад байгаа гэдэг шалтгааныг нь хангалттай үзэгчдэд харуулж чадаагүй юм шиг санагдаад байгаа юм. Дакюны back story-гоос бол хэдүүлээ баг юу ч мэдэхгүй шүү дээ өмнөх амьдралын тий. Тэгээ дээрэс нь бас нэг тийм ядуу амьдраад зовж зүдрээд сэтгэл зүйн дарамт марамтанд амьдраад ямар ч өөр сонголт байхгүй хөдөлмөрлөхгүй л бол болохгүй тийм юм байгаад байгаа юм уу гэхээр бас үгүй. Яг яах гэдэг юм хүсэж байгаа гэсэн чинь зүгээр ганц Лена гэж өөрөөс нь дээр байгаа ютубер охины хэдэн хороо үгнүүд за бас крашлдаг залуудаа таалагдах гэдэг сараа тэгэл. Тэгээ дагаж явж байгаа гол дүрмэн ингээд ямар нэгэн ойлгогдож болох үс шалтгаангүйгээр амир хэл хязгаараа даваад яваад ахаараа яалтчгүй л нэг тийм сэтгэл төрүүлж чадахгүй л байгаа юм л да. Өөрөө амир зөөлөн хүн те ерөөхдөө амир юм зөөлөн хүн амтнд нэг юм муу юм хум санахааргүй хүн бас ингээд мэдрэл муутай юм шиг ажил мөнгө да гэдэг ямар ч шалтгаангүй ингээд ахаар жоохон ойлгомжгүй яг наалдж өгөхгүй гэх юм уу. Тэгээ мань ч бас өөрөө ютубер штэ. Тэгээ ютуберүүд яг яаж сэтгэдэг юунаас болоод яадаг эдэг гэдгийг өөрийнхөө мах цусаар мэдэх хүний хувьд бол Дакюны дүр ерөөсөө тийм үнэмшилтэй сайн бичигдсэн дүр байгаагүй. Зохиолч нь яг юм ютуберүүдийн тухай өөрөө сайн мэдэхгүй зүгээр нэг иймэрхүү байх гэдэг ингээд таамаглаад бичсэн юм шиг юм үнэмшилгүй
тодорхойгүй юмнууд айгүй их байсан санагдсан юу. Одоо жишээ нь энэ Дакюн яг ямар төрлийн бичлэг хийж постлоо тийм их үзэлт аваад байгаа энэ төр нь айгүй тодорхойгүй ганц удаа л бичлэгнийх нь хэсгээс харсан шүү дээ. Тэрэн дээр нь үртэл яг юу игээд байгаа нь бас тодорхойгүй зүгээр нэг сонин вампир юуцсан нөө Гуанлим дээр зогсож байгаа л харагддаг. Манай жаахан ярьсан түүхүүдийг зүгээр аудио бук маягаар бичлэг болгож оруулаад байгаа мó энэ төр гэх нэг анимашн болгоод байгаа мó эсвэл яг яагаад ч нэг айгүй тодорхойгүй юмнууд амар ихээс гадна Дакюн ерөөсөө эдитергүй өөрөө бичлэгнүүдэд эдитэлдэг гэсэн нэ амар завтай ингээ зүгээр санаа хайгаа яваашаага те манчаа ингээ өөрөө эдитергүй өөрөө эдитүүдээ эдэг ингээ YouTube бүрөөний хувьд хэлий заяа хизээч юм завтай байдгүй заяа бичлэгээ эдитлээл гүлийгөөл халтаагаал сууж байгаа заяа нэрнгэсээ тэгээ энээс ахуулаад ерөөсөө те зохиолч нь YouTuber-уудын тухай юу ч мэдэхгүй зүгээр ингэдэг байх ингэж амьдардаг байх ингэж ажилдаг байх гэд айгу дураараа үнэмшилгүй хөнгөхөн л бичсэн юм шиг санагдсан юмнууд айгу их байгаад байгаа юм. Тэгээ за яг базаад хэлэхэд те хийц талаасаа киноныхоо уур амьсгал атмосферыг айгу гоё гаргацсан аимшигын сценүүд нь хэдий шинэлэг биш ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд ерөөдөө маш сайн тэгээ төгшүүр төрүүлж чадхууц гэхдээ яг үндсэн кинондоо хангалттай нөлөөгүй зохиолдоо үүргэхгүй за тэгээд гол дүрийн байна storyline бас жоохон дутуу бөгөөд хөнгөн бичигдсэн тийм кино гэж надад санагдлаа. Тэгээ оноо өгөхийн үед бол би ийм оноо өгж байна. Тэгээд одоо яг манай Хэр Амирвагийн season 2-ийн ранкинг одоогийн байдлаар нэг иймэрхүү харагдаж байна. За тийм байна да. Тэгээ өнөөдрийн мэдлэгийн дөрөв өндөрлж гин өөр ярьж хэлэх юм байхгүй те ер нь гайгүй. Тэгээд хэдүүлээ дараачих хавчлагаар тунгуудахгүй болцоолохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За. Сагнаар гой зүтлэр.